Та ямар нэгэн учир бүтүүлэг, гэмт хэрэг, нууцлагтай аним хайж гэнэ үү? Тэгвэл би танд Erased буюу бий л байхгүй хот гэх анимыг санал болгож байна. Аним маань гол дүрийн залуу болох Сатору Фужинама гэх 29 настай манга зураач залуу пиццаны үргэлт хийж байгаагаар эхэлдэг. Замдаа явж байхдаа гэрлэн дохио дээр зогсож цааш ухаар болов. Цааш явж байхдаа цэнхэр өнгийн ирвэхий харагдаж нэг л мэтгэд буцаад нөгөө гэрлэн дохио дээр хүрээд ирсэн байдаг. Энэ нь дахин төрөлт буюу өнгөрсөнд очиж ямар нэгэн ослыг зогсоох хүртэл дахин оцсоор байдаг чадвар. Фужинама эргэн тойрноо сайн ажиллаж байгаад хажуугар нь зурсан ачааны машин жолоочийг ухаангүй байхыг анзаарав. Фужинама ч ухсхийн араас нь хөөж жолоочийг сэргээхийг оролдсон боловч жолооч сэрсэнгүй. Арга ядан өрүүлгийг нь татаж дайруулах гэж байсан хүүхдийг аварсан боловч өөрөө машинд мөргөлөн ухаал. Нэг л мэтгэд эмнэлгийн орон дээр сэрж хажууд нь Айри Катагири гэх охин сууж байх ба Айри Фужинамад жолоочийг зүрхний улмаас нарс барсан гэдгийг хэлдэг. Фужинама эмнэлгээсээ гарч гэртээ очтол ээж нь гэрт нь хоол хийж байгаа. Ээж нь түүнд эндээ хэд хоног гэрт нь байна гэдгийг ч хэлв. Оройн болж ээж нь алга болоод олдсон хүүхдийн мэдээг үзэж байхдаа Фужинама 5 дугаар ангитай байхад болсон хэргийн тухай санаж байна уу гэж хэлдэг. Фужинама хэсэг бодсны эцэс түүний ангийн хоёр сурагч алга болсыг санав. Маргааш нь ээжтэйгээ цуг дэлгүүрээс хүнсээ цуглуулад буцаж байхдаа нөгөө ирвэхий дахин харагдав. Тэр хоёр нэг л мэдхэд дахин дэлгүүрийн урд хурж ирсэн байдаг ба Фужинама эргэн тойрноо айдсан боловч юу ч олж харахгүй байсан болохоор ээжээсээ тусламжгүй. Ээж нь эргэн тойрноо ажиж байтал нэг хүүхэд утсан ээжийг нь харж байв. Тэр хоёр нэг машин дээр очиж эрэхтэн машинаа унаад явж харин охин нь зарим нийтэд үлдэв. Ээж нь тэр хүн нэг л танд санагдаж нэг хүнийг сэжиж эхэлдэг. Тэр хооронд Фужинама номын дэлгүүр дотор хэргийн тухай ном үзэж байгаад Коё Ханазуки гэдэг охины тухай сандаг. Тэр охин нь 18 жилийн өмнө сургууль алга болсон ба тэр үргэлж ганцаараа талбай дээр зогсдог байв. Орой болж ээж нь гэртээ ирж Фужинаматай ярилцахаар шийдэв. Хаалгач дугарч Фужинама гэж бодтол хар хослолтой ир ээжийг нь хутгаар дүрж алж орхидог. Фужинама гэртээ ирж байхдаа хар хослолтой залуутай зурж өнгөрдөг. Хаалга онгорхой байсыг харсан Фужинама гайхан гэрлүүгөө ортол ээж нь цус алдсан байдалтай явж байв. Айд сандарсан Фужинама ээжигээ эргүүлээд хартал хотог золтой байхыг хараад аршигаад зочин ундаг. Энэ үеэр байрныхаа нэгч орж ирж байдаг ба Фужинамагийн гарт цус болсон байхыг хараад цагдаад бод. Цагдаа нарч ирж Фужинамааг алуурчин гэж сэрдэг авч явах гэж байтал би алуурчин бэлдээд зутдаггүй. Тэр хооронд нөгөө нэг цэнхэр ирвэхий харагдаж нэг л бүтгэд 18 жилийн өмнө ирсэн байв. 1988 оны 2 сарын 15. Юу ч болоод байгааг ойлгохгүй байгаа ч гэсэн ямагтайч сургууль руугаа орохоор бол. Хичээлээ тараад гэрлүүгээ хар хордоороо гүйж очоод хуучин гэрээ хараад их сэтгэл нь өддөг. Гэр доторх зүйлүүдэд үзэж байгаа нэг бүтгэд унтаадаг. Ээж нь ч гэртээ ирж оройн хоолой идэнгээ ээжтэйгээ ирж явахдаа амьдралаа юу ч бодлого өнгөрүүлж яснаа ухаардаг. Маргааш нь болж Фужинама хичээлдээ явж байхдаа Хиназуки Кайо гэх номон дээр байсан охиныг олж хардаг. Фужинама Хиназукиг өдрийн турш ширтэж байхдаа гуйн дээр хөхрөлтийг олж харав. Хичээл засварлаад найзууд нь Фужинамаг Хиназуки цай юм уу гэж асуудаг. Тэгээд найзууд нь биднээс зөвлөгөө авахгүй яасан юм, бид зохицуулаад өгье гэсээр байгаад хичээлийн дараа уулзахаар болдог. Тэр хоёр хичээлийн дараа уулзаж Фужинама би чамтай найз олмоор байна гэж хэлтэл Хиназуки хариулна. Чи миний төлөө хүн алж чадах юм уу гэж асууад яваад өгдөг. What? Bro, what are you talking about, man? Маргааш болж найзууд нь Хиназукитэй ярьж чадсан уу? Замд боломж бий. Дахиад амжуулах уу гэд салгаагаад байж байтал. Тэний сур бадраагаад бай. Их хөөрөөдөл юу ч болохгүй бол яах юм гэж хэлээд яриаг зогсов. Нэр найзуудын танилцуулга мартсан ба ш. Энэ шар устын Кения. Харин яга уцтай Казу. Харин энэ Ирэмен мэдтгэн Хиро. Энэ нүдний шилтэй Носамо. Хичээл тарж Фужинама Кения дээр очиж түрүүний явдал баярлснаа илэрхийлв. Кения зүгээрээ угаасаа байтал зүйл гэж хэлээд сурвалжтын зохион бичлэгийг унших санал болгов. Тэгтээ хараад Фужинама Хиназукигийн зохион бичлэгийг уншив. Би ганцаараа хаашаа ч хамаагүй явж болохоор том болох үедээ алс холын арал руу явмаар байна. Орхигдсан арал руу явмаар байна. Хинч байхгүй арал дээр очимоор байна. Өвчин зовлон уйтгар хоног байхгүй арал руу явмаар байна. Тэр арал дээр томчууд, хүүхдүүд, багш, ээж байхгүй. Сэлхийг хүссэн далайдаа сэлж, авирахыг хүссэн модон дээрээ авирч, унтахыг хүссэн үедээ унтаж, тэр арал дээр зөвхөн би л байхгүй хотын талаар бодно. Хүүхдүүд сургуульдаа явж, томчууд ажилдаа явж,
Ээж урдын адил хоол идэнэ. Би л байхгүй хотын тухай бодглохлоор сэтгэл амардаг гэж бичжээ. Хинацукигийн зохион бичлэгийг уншаад тосолж өссөн дохио байна гэж бодон ээжээсээ төрсөн өдрийн үндэслэг хийх бодъё. Ээж нь жаачих юмгүй зөвшөөрөв. Маргааш нь Фужинама Хинацукигийн хамгийн сүүлд алга болсон талбай дээр байнга байдгийг мэддэг болохоор шууд очин төрсөн өдрийнхөө урилгыг өг. Дараа нь Фужинама Хинацукигээс төрсөн өдрөө хэлээд өгөөч гэсэн ч Хинацуки толгүй яваад өг. Арга эзэн Фужинама багш нарын өрөөлөө орч төрсөн өдрийг нь мэдж авах ба өөртөө нэг жил өдөр төрсөн буюу 3 сарын 2-нд байв. Эсцэн солигдож яагаад ч Фужинама Хинацукигийн гэрэл очихоор болов. Хонхыг нь дарж үтсэн ч хинч дуурахгүй байв. Хойд хаалга дээр очсон ч бас түгжээтэй байв. Буцаад явах гэж байтал газарт байсан ягаан биелий улаан цонх хоёрыг олж хардаг. Хөлийн мөрийг даган явж байгаад нэгэн амбаар нь явард ирв. Хаалгыг нь нээж хартал Хинацуки хүн зодуулсан байдалтай хамаг биеийн хөхөрсөн хэвтэж байв. Тэнд ард нь Хинацукигийн ээж нь гарч ирд. Дахиад ганцаар энд байгаа юм уу? Хурдан гэртээ оръё гэж баахан жүжиг тавьж байгаад Хинацукиг авч явах гэж байтал Хинацуки чи яаж байгаад гимтчихсэн юм гэж асуутал би унчихсан юм гэж худлаа хариулаад яваад өг. Маргааш нь Фужинама багштайгаа Хинацукигийн тухай ярьж байгаад хагасаа болгон түүний ээж нь зоддог гэдгийг мэдэж авна. Хинацукиг зодод дуусаад нөрийг нь мөстэй хөдрөө усна дүрэн идгээд юм байна лээ. Учир нь нүүр нь хөхөрсөн байх юм бол ээжийг нь буруутгана гэж боддог болохоор. What a bitch. Тэр өдөр Хинацуки Фужинама хоёр хоолны мөнгө хураахаар болов. Гэвч Фужинама хоолны мөнгийг алга болгоод багштай хэлтэл Фужинамагийн ажил судаг Мисатогийн охин мөнгө алга болсон биш. Харин хэн нэгэн хулгайлсан гэж бодож байна гэдэг ба нэмээд Хинацукиг сэжиж байгаагаар хэлдэг. Учир нь Хинацуки хоолны мөнгө өгдөггүй бөгөөд хэргийн эзэн нь ядуу хүн байгаа биз хэмээн хэлдэг. Ангийнхан ч Хинацуки сэжиж байтал Хинацуки цүнхнээсээ хоолны мөнгүүдийг гаргаж ирв. Энэ үед Мисато харж байна уу? Миний хэлсээр Хинацуки хулгайлсан байна гэж хэлэн Фужинамаг урлуулдаг. Фужинама Хинацуки хоёр хог асаж байхдаа баярлалаа хэлж бас яагаад Мисато Хинацуки дургүй талаар ярьдаг. 3 дугаар ангид байхад нь Мисато харандаа гэж болоод байсан болохоор өөрийнх нь багтдаг Нагавы хардаг цангаар гараа шийдсэн. Тэрнээс хойш намайг үзэн яддаг болсон юм гэв. Өмнө бас цус сарын баяртай ураад аврах там гацаараа гайхуулсан гэдгийг хэлтэл Фужинама нэг юм санан уул гарч цус сарын мод харъя гэж дагуулж өг. Замдаа явж байтал тэр хоёрыг хоёр үнэг тойрон гүйлдэв. Үүнийг өмнө Фужинама ганцаараа харж байсан ба үүнийгээ хүмүүст хэлэхэд хэн ч итгэв. Тэр хоёр цааш яван маш том цус сарын модны доор ирв. Энэ хүрээд 3 дугаар ангид дуусаж байна. Үргэлжлэлийн та нар өөрсдөө сонирхолтой байх. Энэ аниме нийтдээ 12 ангитай. Үүнээс цааш зөндөө олон нууц гарч ирнэ. Дараагийн бичлэгээр уулзъя баяр таа.